За эцэг баярлалаа. Тэгээд та байгаагчаа талархъя. Таны үг байгаагчаа талархъя. Таны амлах байгаа талархъя. Таны хайр инрэл үеийн төгсгөл бидэнтэй хамт байгуулыг тань талархъя. Эцэг минь таны ариун мөргөө амийн үр чуулганыг танд өргөж байна. Тэгээд та үнэхээр амийн үр чуулгана танд итгэлээр дуудагдсан. Ахыг дүүснараа дамжин таны нэр авах болтугай. Есүсийн нэрээр залбирлаа. Амин. Халелуя. Амен. За тийм үйл номдэр очив. Үс авмаар явмаар энэ гахалтай дүү. За Паул хэлэх номдор сэтгэвтэй тийм үг байна. Тийм ээ. Энийг бүгд уншижсэн байна. За бидний залбирлын газар руу явж байхад мэрэг төлөвчийн сүнстэй нэгэн шивгцэн тааралтай. Тэр шивгцэн мэрэг төлбөр эзэндээ их ашиг авчирдаг байдаг. Тэрээр Паул биднийг дагаж энэ хүмүүс бол хамгийн дээд Бурхны зааснаар бөгөөд та нарт авралын замыг тунхаглаж байна гэж хашгирч галаа. Тэр эмэгтэй олон өдрийн турш импээр байв. Үүнд ихэд төгшөөсөн Паул эргэж сүнсэнд түүний гарахыг Есүс Христийн нэрээр би чамд тушааж байна гэхэд мөнөөх сүнс тэр дороо зайлжээ. Харин түүний эзэд орлого олох найдвар өнгөрснийг хараад Паул Силас нарыг барьж гудамж зээлдээ эх баригчдын өмнө чирч авчирна. Тэрүүн захирагчдад аваачиж эл ядуу хүмүүс манай хотыг үүмж оромчууд бидний хувьд хүлээн авах сахихад ёсонд нийслэхгүй ёс заншлыг тунхаглаж байна. Гурсан олонч тэдний эсрэг босож тэрүүн захирагчид тэдний хувцсыг хүү татаад аваагаар жанчгийг тушаад ийхүү зодод жанчаа тэдний хорог сайтар манхыг хуйх тушаад авсан хуйх тэдний дотоод хямдхан хийж хөлийг дөнгөлж шүн дунгийн үед Паул Силас хоёр залбирч Бурхан магтуур дуулж бараг хоригдлууд сонсцоож байлаа. Тэгтэл гэнт шоронгийн суурийг оргоос хүчтэй газар хөдлөх болж даруй бүх хаалганууд нээгдэн хүн бүрийн гав дөнгөн мотож унжээ. Хоёрын нойрноос сэрээд шоронгийн хаалганууд нээлттэй байхыг харангуйтаа хоригдлыг оржээ гэж бодоод өөрийгөө ихтэл түүж авахыг зав. Паул чангаар өөрийгөө муу хор бид бүгд энэ байна гэж хашгирсан тэр бамбар авчиргээд үсрэн орж ирэв. Тэгтэл Паул Силас хоёрын өмнө жичрэн сөхрөв. Тэр тэднийг гаргах зураа ноёдоо аврагдахын тулд би юу хийх ёстой вэ гэв. Тэд эзэн Есүс итгэгтэн чи болон гэрийн чинь аврагдана гэлээ. Тэд өнөөхөнд болон гэртэн байсан бүгд эзний үгийг ярьжээ. Хоёрын шөнийн цагаар тэдний гарган шахыг нь угаагаад тэр даруй өөрөө болон бүх гэрийнхэн баптизм хүргэв. Тиймээс тэр тэдний гэртээ авчин байж гэр бүлээрээ Бурханд итгэсэнтэй хөөрхөн баярлаж байлаа. Амен. За энэ түүхээс гайхалтай түүх тийм ээ. Сэтгэл хөдлөмөр гайхалтай түүх. За энэ түүхээр та юу хардна? Итгэлийн амьдралдаа та юу харж юу мэдэрч юу сурмаар. За би энэ түүхээр танд амьд итгэлийн талаар ярьдаг. Амьд итгэл. Хажуудтай хэлээр амьд итгэл. За таны миний итгэл Бурхан дотор дуудагдсан таны миний итгэл гурван үн шаттай. Та энэ Бурханаар дуудагдсан гэдгээр хүлээж зөвшөөрж байгаа үү? Зөвшөөрсөн учраас та нар энд ирээд байгаад байгаа байхгүй. Тэгээ хүмүүс ирэхгүй байсан ч ирсэн ч цөөрөж тэгээ энэ итгэлээ авахаар та нар энэ тийм үү? Тэгээ бидний итгэл хэдэн үн шаттай юм? Гурван үн шат. Тэгээ та би итгэлээр амьдрахаар дуудагдсан. Бичээ юм аа. Итгэлээр амьдрахаар дуудагдсан шүү. Есүс Христэд итгэлээр амьдрахаар дуудагдсан. Амен. Еврей 11-р бүлгийг бид нар санаж байгаа тийм. Итгэлээр гэсэн түүхүүдийг бидний бүр өстэй зүрхэндээ баг оюун бодлоор хоногшгоор бичиж үлдээсэн байна. Итгэлээр хүмүүс ямар мундагтай амьдарч байсан юм бэ, үйлчилж байсан юм бэ, тулалдж байсан юм бэ, буур утгүй байсан юм бэ, тийм тэр бүх зүйлийг ямар тухайд үздэг байсан юм бэ.
Тэр эзэнд итгэдэг ямар тэ нухацтай анхаардаг байсан бэ гэдэг. Еврей 11-р бүлгээс бид зөндөө ингэж харддаг байна. Тийм ээ. Тэд нар ухыг зодуулахыг, даарч өөрхийг тэ загнуул жанчуулахыг гэдэг юм чимээ боддгоос. Тэгээ эзэнд итгэдэг тэд нар бүгд тэрмүү наадах. Бүгд үзчихсэн. Эзэн бол намайг дуудсан. Би эзнийг болсон. Тэ би бурхны хүүхэд. Миний гэмнүүд уучлагдсан. Би мөн хамтай. Би үхсэн жамд байх болно. Тэрийг онцолж ирсэн. Тэгэхээр энэ саяны түүх ямар түүх вэ? Паулс энэ хоёр итгэсэн итгэлээсээ болоод яаж авчигдчихраа. Авчигдээ нэг нөхрийг тэ Есүс Христийн нэрээр тэ зайлгээд тушаагаад ингээд сүнсийг хөөгөөд тэрнээс одоо давтаг ашиггүй болдоо гэж тэр хоёрыг барьж хүлээ дөнгөлөө шоронд хийж Паулс Силас шоронд орж яасан. Сэтгэлээр унсан уу, гонсойсон уу, гомдол гутрал гониглож явагдсан уу үгүй л байна. Харин ч эсрэгээр яаж исэн бэ? Эсрэгээр хөө магтуу дуулаа, магтан дуулаа, залбираа. Хөө тэр итгэл дотроо босоо байсан. Инхэн босоо байх юм. Яг Авраамийн итгэл шиг. Яг Авраамийн итгэл шиг. Тэ? Авраамийн итгэл бас Паулс Силастай байсан. Тийм Авраамийн итгэл. Авраамийн итгэл бүр хүчрэгчээс бурхан амлснаа биелүүлэх цагтай итгэдэг хүчрэгчдээс орон мөн дээр байна. Паулс Силас хоёрын итгэл байна. Тийм байсан. Яг бүр гав ингээд дөнгөлүүлсэн. Гав гинжинд олцсон. Тэгж яхад магтан дуулаа залбираад тийм эзэнд итгэл рүү хандсан. Эзэнд итгэл рүүгээр хөвдөрч. Эзэнд үргэлж хөвдөрч харагдсан. Тэр үргэлж хөвдөрч эзэнд итгэлийг чухал анхаардаг байсан бол энэ хоёр яах нь шоронд ороод ингэхгүй шүү. Магтуу болох юм залбирах. Альбоо сэтгэлээр байна. Яава иймээ гэдэг одоо юм байх шүү дээ. Тэгэхээр энэ бүхээс би таньж юу ярих гэдэг амьд итгэл гайхалтай итгэл байна. Амьд итгэл. Амен уу. Есүс амьд итгэлээр амьдарч хүртсэн. Замаан дууссан. Есүсийн 12 дагалдагчид ч гэсэн амьд итгэлээр сахи замаан дууссан гэсэн түүхүүдийг бид нар Библиэс тодорхой зөндөө хардаг. Тэгвэл эзэн таныг зүгээр нэг итгэлээсээ дууддаг. Амен. Итгэлээр өөрийг нь алдаршуулаад зогсохгүй. Бүр амьд итгэлтэй амьд итгэлийг харуулаад амьд итгэлээр үйлчлээ намайг алдаршуулаад бусдад гэрэл гэрчил байгаагаар гэдэг тал дээр таныг дуудаж байгаа. Сурах гэсэн. Тэгэхээр итгэл гурван үе шаттай шүү. Итгэл гурван үе. Нэгт нь авралын итгэл. Амен. Нэгт нь авралын итгэл. Хоёрт нь үний итгэл бай. Юуны итгэл. Гуравт нь үний итгэл бай. Амьд итгэл дотор амьдын бурхан таны миний итгэл өөр амьдаар ажил. Таныг намайг хандаа амьд итгэл дотор яваад авч. Амен. Тэр амьд итгэл дотор таныг намайг тасгалж уулна, фурган өөрөө хамт байх. Харин та амьд итгэлээр амьдарч хүмүүстээ бүхэлдээ байх. Бурханаас зайлддаг байх. Бурханы эзнийг онцлогдог байх. Амен. За тэгэхээр авралын итгэл бол ойлгомжтой шүү дээ. Авралын итгэл Есүс Христийг аврагч байна гэж итгэх үеэс авралын итгэл. Авралын итгэл. За, эмээлийн итгэл бол ойлгомжтой. Энэ хоёр дээр би их бүрхөө. Түүдийхтэй би бүрхөө. Эмээлийн итгэл бол ойлгомжтой. Бурханы хүүхэд болж. Яах нэг аав. Бурханы хүүхэд бол ирэх авч энэ том ивэл шүү дээ. Том ивэл ахгүй. Энэ том ивэлийг өртөө мартаж байна. Та би нэгэн цаг бугийн замаа, бугийн гар хөлөөлөө явж байгаа. Есүс Христ итгэл бидний хүүхдээ болгосон. Энэ бол том. Нэгдүгээр ивэл. Хоёр дахь том ивэл юу вэ? Та мөнхийн амьтад итгэл. Та мөнхийн амьтад итгэл. Хүмүүс яагаад Есүс Христ итгэлийг жухачлаар онцлоод Еврей 11-р бүлгээр дагалдагч нь яагаад онцлсон? Паулс Силас яагаад онцлсон? Бурханы хүүхэд болсон. Тэр мөнх амьд хүлээж авсандаа энэ итгэлийг онцлсон байна. Чухал үз. Тэгэхээр таны итгэл яах нь? Цаашдаа Бурханы хүүхэд болсон, мөнх амьд хүлээж авсан, агуу шамжилттай болсон гэдэг энэ том хэмээлийг үргэлж бүрхэндээ тэгээд нэг гаргийн чуулган, пастрийнхаа баруун зүүн гарн байж зогсож байгаа. Эзэнд итгэл олон хүмүүс утсан гэдэг Библи хэлсэн. Эзэнд итгэл олон хүмүүс сонгогч олон дуудагдсан. Тэгээ яг сонгогдсон юм шиг. Яг тэр амьд итгэлээр цөөн байх юм. Харагдах нь цөөн байх. Танай чуулгана хүмүүс буцчихлээ. Бууж өгчлээ. Ирэхгүй, уйлгчлээ, ил ам хийчлээ. Харин энэ хоёр Бурханы хүүхэд болсон. Мөнх амьд хүлээн авсан. Энэ хоёр том ивэл итгэлээр бодоод ирж байгаа. Та сүхөө баатар хийгээд байгаа юм биш. Агуу эзнэр ирж штэ. Агуу эзнэр. Тэгээ сүхөө баатараа дамжуулаад яригдж байгаа тэр агуу хүн шүү. Энэ хоёр ивэл итгэж шүү. Энийг битгий март. Тэгээ Есүс Христ итгэдэг хүмүүс энэ хоёр зүйлийг анхаарч байгаа шүү дээ.
Би Бурхны хүүхэд болсон. Би мөнх амьтаа, агуу шамттай. Энэ зүйлээр итгэсэн. Тэгээ урах юм. Би бол манай л тэгэж явж шүү дээ. За тэгэхээр таны итгэлийн зөв амин зүг байна. Итгэлийн сурагчийн нь яг Есүс Христ гэсэн хундаан байна уу гэдэг. Есүс Христ гэсэн хундаан. Заримдаа пастор хундаантай, пастор шүтээтэй, эсвэл мөнх хундаантай, эсвэл нэгтэй өөр ивэл авчих, ивэл хүчиж хундаантай хандлагатай хүмүүс ирдэг байна. Туулганд байдаг. Тэгэхээр бидний итгэл яах нь ивэл тийм хундаан биш те. Яг нь пастор шүтээ хэн нэг мөнх төвтэй хундаан биш. Есүс Христ төвтэй хоёр хундаан байна. Амен. За тэгвэл яг гуравт итгэл тань бий болох юм. Тань гуравт итгэл. Ямар итгэл бий болох вэ? Амьд итгэл бий болох. Шилаш шиг эзэнд итгэлийнхээ харж идэх, доромжлогдох, дөнгөлөгдөх, загнуулах, доромжлох янз бүрийн зүйл тулгарсан таны итгэлийн хундаан суурь. Анхнаасаа сайн байсан бол амьд итгэлийг та эзний үүрэг хүмүүс нь үүрэг. Өнөөдөр эзэнд итгэлийн хундаан суурь буруу ихсэн учраас буруу дээш явж байгаа олон хүмүүс яадаг энэ амьд итгэлээр үүрч урахгүй. Олон хүмүүс бурууж өгдөг, олон хүмүүс цогцдог, олон хүмүүс гондордог, гутардаг, гондод гутар үнэрлэгтэй харуулдаг. Амен. Тэгэхээр таны итгэл ийм гурав итгэл байх нь аюул чухал байна. Маш чухал байна. Тэгээ Паул Силас итгэл бас амьд итгэл байгаа зохихгүй. Эрхмэлтэй итгэл байна. Эрхмэлтэй. Итгэл нь бас зоригтой байна. Зоригтой итгэл. Эрхмэлтэй итгэл, зоригтой итгэл. Амьд итгэл байна шүү. Тэр нэг өөрсдийг ингээд төв болоо хаан болоод байгаа нөхөр яасан бilé? Өөрсдөө төв болоо хаан болоод байгаа нөхөр яасан бilé? Есүс Христийн нэрээр хөөсөлтэй. Зайлшгүй хөөс. Эрхмэлтэй шүү. Эрхмэлтэй мэдчихин. Таны миний итгэл ингээд эрхмэлтэй мэд эрхмэл дотроо юм зоригтой баг. Эрхмэлтэй баг. Тэр зориг эрхмэлийг ингээд яг итгэлээрээ үйлчлэлээр харуулдаг баг. Бостой юм. Туулган дотроо. Амен. За тэгээд итгэл зөвхөн яах вэ? Итгэж байна гэдэг өөрөөлөд яваад байх шүү. Итгэж сонсдог байна. Энэ сонсдог итгэлээр итгэдэг болдог. Сонсдог. Яг нэгдүгээр үгийг дээр бид санаж байна. Итгэлийн үгтэй сонсдог. Яг нэг орой итгэв. Итгэлийн талаар юу? Хэдүүл очив. Энд бүхэн яач. Яг нэг орой. Орон. Еврей номны автор. Еврей номны автор. Орой. За учир нь сонсдоо хороо гэхдээ өөртөө хөөдөг зүгээр нэг сонсох гэсэн. Үгийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Учир нь сонсоод энэ үүрэг чинь төрөлх царайгаар тавин харж байгаа бөгөөд гэж. За тэгэхээр итгэл яадаг вэ гэж юм. Сонсдог вэ гэж. Паул Силас зүгээр нэг эзэнд итгэдгээ хичээл нэг өрөөсгөл байгаагүй байх гэж би бод. Эзнийг сонсох талтай сайн байсан учраас тэд нар тэр дотор зоригтой гавдуусан дөнгөлүүлсэн бүр хуц муцын хуу татаад ард түмэн хуц муцын хуу татаад бүр зодоо загнаа гар мар үрж яхад дөнгөлж явахад тэд нар ороод магтан дуудуулаа залбирж ийн гэхдээ тэд нар эзнийг их сайн сонсдог эзэнтэй ойр дотны харилцаатай тийм байсан учраас тийм амьд итгэлийн үнс харагддаг. Тэгээ бидний итгэлийн амьдрал яах вэ? Амьд итгэлийг анхаарахын хажуугаар сонсдог байх юм анхаарах. Сонсдог. Энэ дээр нэг зүйл хэлсэн. Сонсдог хүний итгэл ямар байх вэ? Сонсдог хүний итгэлийн үүрэг болох юм дээр хамсан. Харин мартамхай сонсогч бол хэрэгжүүлэгч байж эрх чөлөөний хууль бол няхуур хуулийн эрх чөлөөний хууль бол төгс хуулийн няхуур үзэн түүгээр байдгийг үүстэй яана өрөөх. Эцэг ямар хандлт өгсөн? Сонсдог итгэл бол үүсгэн өрөөх болмаар ямар сонсдог. Бид нар эцгийн өмнө тэр ингээд залбирлаар сууж тэр залбирлаар асуугаа эцнийг эргэлдүүлэн хэр сонсхийг хичээж өөрийгөө дасгалжуулж сонсцгийг гэдэг юм шиг. Сонсгоо дасгалжуулахаас таны эрх хайхаас уухаар сонсгоо. Сонсох гэхийг эзэн өөрөө хэлдэг байна. Нөгөө нэгдүгээр самаар дээр юу гэдэг юм бэ? Самаар нэг өдрийн өмнө эзэн сонрыг нээгээд саавлын талаар хэлсэн ярьсныг саавл гэдэг хүн гэж ирэх болно. Эзэн нэг өдрийн өмнө саавлын сонрыг нээсэн гэж. Тэгэхээр би сонсхийг хэн хийж юм? Эзэн хийж байгаа. Харин сонсох тал дээр би өөрийгөө хэл тасгалж өгч нэр бэлтгэж тэр сонсох гэж
эрен хайж хичээж Бурхны юм сууж ийн очсон гэдэг. Ер нь сонсоход эзэн өөрөөр ирж хайрладаг болохтой. Хонгод яриад унахгүй ойлгомжтой. Тэгэхээр та сонсхийн тулд Бурхны өөрөө ирж чам. Өвдөглөө одоо тэр Матай 6:6-аар хэлдэг шиг хангаагаад өрөөндөө ороод тий Бурхны юм суугаа цаг гаргаа тэгээ бүр сонсох гэж мэдэх гэж бүр ирж хайж яг бүр мацэг гэдэр байраа багаар үдийн цагаар ч юм өглөө одоос мацэг гэдэр байр. Ингээд сууж ирж хайж байгаа үнийг бүтээ Бурхан ярихгүй. Гоо сонсохгүй. Тэгэхээр та би тэр Матай 6:6 дээр хэлдэг шиг өрөөгөө хагаад гэртээ ороод өрөөгөө хагаад эзгүй газар Бурхны юм залбирах хэрэгтэй. Бурхнаас дуу хоолой сонсохын тулд өөрөө ирж заах хэрэгтэй. Өөрөө хичээл зүтгэл тэр үүрсийг гаргах хэрэгтэй. Тэгвэл Самуалийн сонрыг нэмдэг шиг Бурхан таны сонрыг өөрөө нэмэх юм шиг. Сонсохыг та яах вэ? Үүдч хичээх хэрэгтэй. Дуурлах хэрэгтэй. Харин сонсохыг эзэн яах вэ? Өөрөө хийж өгнө. Өөрөө хийх юм. Амен. Таны ингээ магтаад дотор залбираад залбирлын оршихуй дотор ингээ залбирч байгаа. Гинт эзний үгээрэл гинт ариун сүнсээр ярьдаг шүү. Тэр чинь эзэн сонрыг хийнэ гэдэг. Энэ бие хэмээн гэсэн янзшгүй нэг дуу хоолой тийм мэдрэмжүүд ирдэг тийм ээ. За тэгэхээр амины итгэл дотор та юу анхаарах нь? Сонсхийг анхаарах. Энэ сая өмнө дээр хэлж шээ. Сонсох талаар хэлж байна. Бүр яг уу тийм үгээс харин магтамлаа сонсох хэрэгжүүлэн хөрөл бол төгс хөрөлийг няхуу үзэн гэдэг. Тэр Бурхны энэ үг дуу хоолой яг гэдэг үү? Зүгээр хөнгөцсөн биш. Няхуу шилжсэн дээр. Тэгээ сонсох тал дээр юу гэдэг вэ? Няхуу үзэх. Чухал үзэх. Сонсдог хүн бол эзнийг сонсдог хүн бол тэгээд амьд итгэлээр суйрлагдсан үүстэй хүн бол Паул Силас шиг урагтай шүү. Паул Силас ямар зүйл вэ? Сонсдог. Тэгээд дээрэс нь амьд итгэлээр урагшилдаг хүмүүс байсан байна. Тийм учраас тэр айхтар өстэй сэтгэл зүй сонирн болмоо өстэй бүр буугаад өгчмөө чи нөхцөл байдаг байна. Сэтгэл зүйн сонирн болохгүй бууж өгөхгүй. Нууцны юу вэ? Бидийг сонсдог. Нэг сонсдог. Тэгээд дээрэс нь тэр амьд итгэлээр урагшилдаг хүмүүс байсан. Амен. Тийм учраас тэр зөвхөн нүгтэй цраа сонс бинамаа сонс гэдэг. Тийм үгнүүд байдаг. Тэгээ эзний үг бол эзний сонор бод бүмний шээ. Исая 59 дээр байдаг. Тэр бид нар дүлийг болох сонсдог ярьдаг Паул Силастай тэр хүнд хэцүү нөхцөл хөлтэй дотор ярьж байсан. Тэгээ зоригжүүлж зүрхийн үгдээсэн. Тэр Бурхан бидний. Тэр өөрийнхөө зарснартай тэр ярих дуртай шүү өөрийнхөө зарсан. Харин бид нар сонсхийг хүсэж гин үү? Сонсхийг хүсэж ирмэлцэж Бурхны эрен хайж гин үү? Сууж гин үү? Тэр Матай 6:6 дээр хэлээд байгаа шиг өрөөндөө хаагаад тэр Бурхны өмнө гэж эргэлхийд цаг гаргаж залбирж гин үү? Гэдгийг судлаа. Эхний надад шилдэг олж өгсөн. Тэгээ би тэр шилдгийг эхний хаталтаар авсан. Би тэр шилдгийг өнгөрсөөр би тэрэндээ дашуудаа сумаар 7 жил өстэй өнгөрсөөр залбирч Бурхны өмнө суусан даа. Тэгэхээр бид эсрэг сонсхийн төлөө тэр 6-ын Матай 6:6-аар амьдрэх үүрэгтэй хэрэгжүүлдэг. Энэ дээр нэг үг хэлсэн. Сонсохын тулд яаж хэрэгжүүлэх вэ? Сонсохын тулд хэрэгжүүлэх вэ? Амен. Би ч гэдэг орноос сонсохын тэмүүлж бүхэж. Заримдаа эцгийн сонрыг нээдэг. Заримдаа айгүй сайн сонсдог. Заримдаа хайгаад сонсож өгөхгүй. Эзний дуу хоолой ирж өгөхгүй. Айгүй зовлонтой хэр цаггүй байдаг. Би ингээ дандаа мундаг сонсоод байдаг ч. Заримдаа эзэн гээд миний сонрыг нээдэг. Самуалийн сонрыг нээдэг шиг. Гээд миний чихийг нээдэг. Тэгээ надтай ярьсан, надад дуу хоолойгоо сонсгосон, надад тусалсан тэр түүх гэрчлүүд бол олон байна. Амен. Тэгэхээр эзэн өөрийнхөө загцыг тэр амьд итгэлтэй байлгахаас гадна сонсдог байгаас гэж аягүй. Сонсдог. Тийм учраас нүгэ сонсох хэрэгтэй. Сонсохгүй гэсэн. Тийм учраас Израиль сонсохгүй гэсэн. Бинамаа сонсохгүй гэсэн. Энэ яг хөдөлгөөн үг чинь. Сонсоо. Юу хэрэгжүүлвэл үс бүгэн өрөвчмэ гэсэн. Сонсдог юм гэдэг. Сонсдог хүний үс бүгэн өрөвчмэ. Тэгэхээр бид нар эзэн итгэдэг. Хатан байг. Хүн өөрөө эзэн итгэдэг. Хүн өөрөө. Сонсдог байх зохиол байх. Амен. Сонсдоггүй байж мундаг зохиол яриад идэх хүмүүс байдаг. Тэр бол яг эзэн их тааламж үзүүл. Нүгэл үзэж байгаа юм.
Амин. Сонсхийг эзэн яаж хийдэг вэ? Сонсхийг 70-80% нь өөрөө шууд ярьдаг. 70-80% нь өөрийн заасан үсгчнэрээр ярьдаг. Тэгээ бас яг л өөрийн үгээр ярьдаг. Сонсох зүйлийг эзэн бидэнд хэлээд байна. Тэгэхээр та чимээгүй цаг ир хийчих. Эзнийг сонсох. Амьд ихээр та өөртөө хүссэн та чимээгүй цаг хий. Чимээгүй цагаа бичиж зогсоо. Тэгээ одоо эзний хэмээгээр ариун сүнсийн тусаар 2003 оноос ингээд эзэнд итгэсэн. Тэгээ чимээгүй цаг байж суух миний бүр зургатар даатар хой би болсон. Би чимээгүй цаг хийж суухыг бүр юу зогсоод үзээгүй. Бүр онцгой бүр чухал ажил гарсан үе чинь тэр хойшлуудаа бараанд би заавал байсан. Би өнөөгөө босоод 5 өнгөрч явах би эзний өмнө суусан. Тэгэхээр ингэ чимээгүй цаг бурхантай харилцаа анхаарч амтай яахгүй. Тоо одоо сонсохгүй. Би тусахгүй. Ойлгохгүй. Хайрын үндсэндээ сонсохгүй. Эзэнүүдээ эмэгтэй эрэгтэй хүний өөрийн дүр бүтээсэн гэсэн. Өөрийн дүр бүтээхдээ эрэгтэй эмэгтэй хүний сонсдог байгаа гэсэн. Тэгээ өөрөө битээстэй түүхтэй сонсдог гэдэг. Сонсдог нь зөндөө олон түүхээр тодорхой байдаг. Өөрийн дүр эрэгтэй эмэгтэй хүний сонсдог байгаа бүтээсэн чинь өөрөө бас хоногтой сонсдог юм чинь тантай тэр дуу хоолойгоо сонсох дургүй гэж мэдээд байна. Амин. Тэр олон хүмүүс ингэ сонсхийг анхаарахгүй. Сонсхийг үгэн дээр хэлдэг шиг яхуу үзэхгүй байснаар тэр хэрэгжүүлэх гэдэг зүйл байхгүй. Амин. За тэгээд энэ амьд итгэх доктор та сонсдог байх юм анхаарай. Сонсдог байх. Өөрийгөө дасгалжуулаад бэлтгээр бүр тийм үүрэг анхаарай. За амьд итгэх доктор нэгдүгээр зүйл сонс. Хоёрдугаар зүйл юу вэ? Зовх болно. Зовлон байна гэдэг. Амьд итгэх доктор. Зовх болно гэж. Нөгөө хааны өөрөөр хэлбэл аан зовх болно. Гэсэн зоригтой бай. Би ялсан юм а ялуурнаа боддог үгтэй. Тэр эцэнд итгэхгүй яасан. Бид нэг ямар цаад бэрхшээл байхгүй, ямар ч одоо өвчин зовлон байхгүй. Бүх юм сайхан болоод явна гэж эзний үг эзэн юу дамлаг байхгүй. Заахнартаа хүндрэл. Харин зовлоныг гэж хэлсэн. 14-р бүлгээр үгэлээ. Бид олон зовлон тулж хаанаач нэглээ. Энэ хаач очиж авах юм гэсэн. Тэгээ та нар итгэх дотроо үргэлж батрах байгаад үргэлж итгэх дотроо зогсоод өгөх гэсэн. За тэгэхээр авралын итгэл, ивэлийн итгэл, амьд итгэл дотроо явж яах нь зовлон байна. Чуулганд хүмүүст өгөхгүй зовлон, ирдэл хүмүүс зовлон, ирдэл хүмүүс хоол ирэх зовлон. Зовлон байгаа юу? Бодлож байна уу? Зовлон байхгүй. Ийм зовлон байх хэрэгтэй. Өвдөх зовлон, өвчлөх зовлон, хайртай хүмүүс нь өөрөө болоод хорвоо болох зовлон. Энэ зовлон янз бүрийн даахгүй, баг зэрэг, дунд зэрэг том зовлон байгаа гэдэг хэлээд. Бисч эзний үг гэж хэлж байгаа. Итгэл дотроо зогсон шүү. Итгэл дотроо зогсон. Харин энэ зовлон танаас өөрөө буруу сонголт хийгээд та өөрийн дуулахгүйгээс, өөрийн сонсохгүйгээс, эзэн сонсохгүйгээс бол өөртөө зовлон гарч зовоод юу? Эсвэл эсвэр зөвшөөрөгдсөн тэр зовлон байна уу гэдгийг бас тунгааж мэдэх хэрэгтэй. Өөрөө буруу хийчихэ тийм үү? Өөрөө ингээ бүр санаатай буруу болохгүй, эзэн болохгүй гэсэн тэр зүйлүүдийг хийчихэ. Эзний хүн болохгүй гэсэн зүйлүүдийг өөрөө хийчихэ. Би эзэн дотор зовлон үүднэ гэдэг ахихгүй байна. Зовлон одоо хоёр янзаар тунгааж анализ хийх хэрэгтэй. Би өөрөөсөө болж зовлон гарчгаад байна. Пастор над хэлээгүй зүйлийг би сөргөөр хийсэн. Анхаарч дуурсан Библи эзний үг судар буруу болохгүй гэсэн зүйлийг би хийцээ. Тэгээд тэрийг би эзний төлөө зовж байна уу буруу. Энэ эзнээс ирж байгаа зовлон мөн үү? Та зовлон гэдгийг мэдээ болохгүй гэдгийг мэдээ та өөрөө сонгосон. Та өөрөө юм дотор яваад байгаа юм байна. Амин. Тэгэхээр эзнээс ирж байгаа зовлон байвал амин болж шүү дээ тийм ээ. Утын гар өрөөртэй байдаг. Паул Силас хоёр тэрээр зовж ирсэн. Эцэд тэрээс зовж ирсэн. Паул Силас хоёр зодоогүй байхгүй. Хүн майжаагүй байхгүй. Хуцундрын ураагүй байхгүй. Тийм үү? Паул Силас хоёр эцэд тэрээс бодож зовхон гэсэн. Тэр хоёр гэмт хэрэг хийгээгүй, хөөж өчөөгүй. Тийм үү? Хүний хогроо байгаа. Харин тэр хоёрын зовлон бол эзнээс ирсэн зовлон. Тийм учраас тэр хоёр яаж ирсэн? Энэ зовлон бол дуусгал болно, төгсгөл болно. Эзэн бидэртэй хамт эзэн дуслах болно гэдгийг бид нар мэдчихсэн. Магадгүй эзнээр сонссон баг. Мэдэрсэн баг тийм. Тэгэхээр зовлон юм шүү. Амен. Тэгээ нөгөө Матай номын 5 дугаар бүлэг дээр бүгд
Надаас бол та нар хавчигдсан, зовн, зүсэн бүрээр яригдсан, хэлэгдэн гэдээ хэлсэн. Харин Тэнгэр тгшааналч ягуу өрөөтэй гэж хэлсэн. Амен. Энэ дэлхий угаасаа зовлонгоор дүүрэн дэлхий. Энэ дэлхийн зовлон бид нар сууж амьдрах дуудлагатай. Харин энэ дэлхийн зовлон үрдэж амьдрах дуудлагагүй шүү. Сууж амьдрах дуудлага. Сууж амьдрах. Амен. Итгэлээ. Еврей 11-дээ хэлсэн тэр итгэлээр сууж амьдрах дуудлага. За тэгэхээр эзэн амьд итгэлээр урагшлахын тулд яах юм бэ? Зовлон байгаа. Зовлон ирэх болно. Зовлон тохиолдно гэдэг хүлээж зөвшөөр. Та нар нэг яавын зовлон гэж байна. Учир нь гараа яавын зовлон. Яав тэр зовлон дотор үхээгүй дээ. Өснө. Үхээгүй шүү дээ. Харин ч бүр алдсан зүйл бүр 2-3 дахин нэмэгдэж тэ. Эсвэл олон үр тал үр удмаа харж яав. Хорвоог орсон баг. Яав тэр зовлон дотор төгсгөл болоогүй. Учир нь гарсан баг. Танд ямар нэгэн зовлон ирж гин үү? Танд ямар нэгэн зовлон тохиолдож гин үү? Сонсогдож гин үү? Тулгарч гин үү? Тэр зовлондоо та анализ хийгээрэй. Энэ зовлон надаас болоод байна уу? Эсвэл эзнээс ирээд байна. Эсвэл надаас болоод миний буруу сонголтоос, миний дургуугаас болоод, миний сонсохгүйгээс болоод энэ зовлон намайг зовоогоод тэрийг нь би одоо эзнээс ирсэн зовлон гэж андуураад яваад байгаа юм шиг. Харин танаас ирсэн зовлон, та ихнүүлсэн зовлон байвал та гэмших хэрэгтэй. Тэгээд тэрийг зөв болгох хэрэгтэй. Гэмшээ зөв болоод эзнэр ирэх хэрэгтэй. Амен. Харин эзнээс ирсэн зовлон байвал яах вэ? Харин баярлаад, залбираад, хүлээгээд тийм ээ. Ингээ итгэлээр тэмцээд тэхэн болох юм шиг. Амен. За тэгээ Паул Силас хоёрын зовлон учир нь гарсан тийм ээ. За Яовын зовлон учир нь гарсан. За тэгвэл танд ямар нэгэн үүчлийн зовлон, хүн дагуулгын зовлон, хүмүүс иж өгөхгүй зовлон, мөнгөгүй зовлон, мөнгө багахын зовлон тийм ээ. Орлого ирж өгөхгүй зовлон, янз бүрийн зовлон байж байна. Эсвэл ойр дотны хүмүүс нь ойлгохгүй зовлон, доромжил дээрх зовлон байж байна. Та юу юм ийггүй багт шүү дээ. Тэгвэл та эзэн дотор зүв байхыг хичээгээд Паул Силасыг яах нь магтан дуудуулаад, залбираад, амьд итгэлээр урагшлахыг анхаараад төрж явах гэж байна. Тэгэхэд заавал яах нь учир нь гарна. Амен. Еврей номд эзэн бичээсээр үг хэлээ. Агуу шагнал болох итгэлээгүй хаях тун гэсэн. Тэгээ таны амьд итгэл дотор юу байх юм бэ? Агуу шагнал болох. Агуу шагнал. Тэгээ Есүс бидрийг ширээ ингээд засаж бүр хүлээж авах гэсэн тийм амлалт байна шүү дээ. Гитмийн амлалт байна. За тэгэхээр их дүүс нэрээ бидний итгэл ийм учиртай, ийм дуудлагатай шүү. Бидний итгэл. Тэгээ итгэлээр зогсгоо, итгэлээр урагшлахаа, итгэлээр залбирхаа, итгэлээр ярихаа, итгэлээр сонсгоо бид нар алдагдуулж байна. Амен. Бид нар бүх барихаа алдагдуулж байна. Сайн мэдээ ярихаа тодруулж байна. Бид нар хийх зүйлээ эзэн агуу зүйлээ өөрөө хийнэ. Амен. Шуурганд ирсэн хүмүүс одоо ингээд янз бүрийн асуудлаар зарим нь тогтдог л баг, зарим нь үлддэг л баг, зарим нь явдаг л баг. Тэрийг итгэлээр хар, итгэлээр өрөө. Амен. Тэр хүнд одоо эзний сайн мэдээ яригдсан, үр таригдсанд нь талах. Амен. Амен. Эзэн ер нь хүний өөрөө босгоно гэж дуулал номд хэлээд байна. Би унсан босгоно, би зөвхөрсөн мөн дийлгэнэ. Амен. Тэгээ би одоо ингээд харсан чинь хуучны одоо ингээд хэлмэр ингээд манай улаана, бадрах, манай тайвах, туяах чинь тайвах, туяах ингээд хүмүүс байж бидний итгэл манай дээр хэлсэн цэцэг. Бидний итгэл амьд итгэлтэй суурилагдсан юм. Одоо манайс бүхөө авахгүй ингээд Тогтмол боолоор явмаар юм тохиолдсон. Хүн бүхэн тохиолдсон гэдэг юу хэлдэг юм. Гэсэн бид энэ амьд итгэлээр ингээд зогсоон муучих юм. Эзний өмнө зогсоон. Ийм итгэлээр бид амьдарсаар байгаа энэ холбоо байна. Ангинлын мөнхийг штэ. Амен. Мөнхийн шагнал. Бид нар хоосон дэний нэгдэг үгээгүй гэдэг бичээс Бурхны үг амлаад. Амен. За тийм учраас 1-р Коринт 15:58 дээр очив. 1-р Коринт 15:58. Эцэг ажил мөнгөч хөрөөр тавьдаг доктор. Тамаан дуусах төгсгөлөө хийдэг байна. Амен. Тамаан дуус эзэн өгсөн. Эзний хүмүүсээр өгсөн. Тэр өмөрч хоёр тавьсан гэдэг замаан дуусах итгэл амьд итгэл шүү, үүрэгтэй итгэл шүү. Амен. За 1-р Коринт 15:58
Ito. Tatutari. Halleluja. Ахтунаар минь ихтэй хайр гэсэн юм шүү дээ. Эзэн бид нар тэгж амлаж байна. Хайр. Сүхээр улаан хайр ахтунаар нэгтүүнээр юу ч аамын зүрх эзэн дот хоолн биш шүү. Амен. Бидгийг мэдж ууштай байж өөрөө явж эстээс өгсөн үгийг дуудлага үүсч үргэлж бэлхэн байгаа. Амен. Тэгэхээр амьд итгэл дотор хүмүүс ямар байх бол өчгөр байгааг нь ойлгож тийм ээ. Бид нар тууштай зоригтой байсан. Яошуа номон дээр дэд хууль номон дээр тууштай зоригтой бай. Эзэн чамтай хамт гэдэг үгнүүд маш их бай. Тууштай зориг. Өөрөө битгий гол. Эзний өргөн дотор эзний зацсан юм баруун зүүн гарна байгаад үүслэгч нь байгаад дутагт нь байгаад зогсож байна. Амен. Тэр явцсан гинэ, энэ явцсан гинэ, тэр тэгж гинэ, энэ ингэж гинэ. Тэр бидний амьд итгэлийн гол хараа зорилго биш байхгүй. Явсан гинэ. За тэр үнэн дотор үүсгэх болно, ирэх болно. Тэр насны эсд аврагдах болно гэсэн итгэлээр хандж ярьж байгаа. Тууштай байх, зоригтой байх нь эзэмсэг. Амен. За тэгээд бидний үгээр дуугаар бидний итгэдэг эзэн Есүс яадаа жинхэнэ тэр итгэлийг харуулсан юм шүү дээ. Харуулсан. Багтагсан ч гэсэн энэ амьд итгэл дотор амьдрсан үүрчилсэн түүх болсон тийм ээ. Тэгэхээр эзэн бидний өнөөдөр тантай үгээр ярьсан гэж ойлгох одоо яг таны үгээр ярьсан гэж итгэж та ямар нэгэн ингээд илчилт ухаар хандсан гэдэгт итгэж. Амен. Олон хүмүүс багтдаг. Олон хүмүүс багтдаг. Харин та тэр зогсохгүй гэж байна. Амьд итгэлээр урагшилдаг гэж байна. Амен. Одоо миний итгэл эзэн дотор 22 3 оноос ингээд биш. Одоо ингээд 20 гаруй жил ингээд явж өсөө хэдэн жил явах дуудлагатай. Тэр дотор эзэн дотор явмаар зогсмоор. Энд дээрээс тааны итгэл хоосон зүйл биш шүү. Амийн итгэлтэй, агуу шагналтай. Амен. Тэр эзэн дотор эзэнд итгэлтэй, амьд итгэл дотор та ямар байх вэ? Сонсдог байгаарай. Энэ нөгөөдгийг юу гэлээ? Хайртай юу гэлээ? Зовлон их үдэн зөвшөөрөөрэй. Амен. Паулс дагаад итгэх шиг тийм итгэл хувь тавилан хайсны анхаараарай тань ууршил зориулж байна. Тэгээ хийх авч явдаг нь эзэн шүү. Амьд итгэлийг өгдөг эзэн амин. Юу түүх эзэн байна. Таны миний чармааснаар биш. Амин. Тэгээд энийг анхаарал эзэн дотор өгдөг. Эзний амийн үж болгон дотор пасторынхаа бие биенийхөө зовхоо. Амин. Урагшилсаар, залбирсаар Бурхныг сонсгоо, Бурхны удирдлагыг сонсгоо. Зовлон сөрхөө бичиж зогсоо. Зовлон сөрхөө. Нэг мэтгэл бид нар одоо хорвоо орох. Би одоо саяхан 10-50 нас гэж үүж авсан. 51 болцсон явж байна. Тэр одоо эзэн өшөө одоо надад 20 жил өгөх юм уу? 30 жил өгөх юм уу? 10 жил өгөх юм уу? Тэгээд одоо чи итгэлээр амьдрсан амьдрал чинь дуудлаа гэж хэлэх үрж. Одоо бид нар явах дуудлага гэж. 10 жил 20 жил хурдан байх шүү. Хурдан өнгөрсөн. Тэгэхээр Есүс Христ бидний Есүс Христ эндээ ирсэн бидэрт үнэхээр сайхан тэр имэйл өгсөн авралын итгэл имэйл итгэл амьд итгэл өгөх Есүс зорьсон гэж. Тэгээ замаан дуусгасан. Тэрийг бид нар үргэлжлүүлж байгаа. 12 дагалдагч нараар дамжиж 3,000 хүн 5,000 хүн үргэлжлүүлсэн. Бид нар үргэлжлүүлж. Амен. Энэ итгэлээр амьдрцгаая. Амен. Амен. Тэгээд нэг гадаа том мөнгө өгөх ёстой. Тэр мөнгө өгөхгүй байх, энэ мөнгө өгөхгүй байх биш. Тийм ээ. Тэр тусахгүй байх, тэр дэмжихгүй байх биш. Бид нар харин итгэлээр залбирч, итгэлээр хүлээх ёстой. Итгэлээр дэмжих ёстой. Итгэлээр. Дөрөв номдэр гайхалтай үг гэдэг. Бидний Бурхан биш, амьдын Бурхан юм аа. Тэр амьдаар ажиллах болно гэсэн үг. Та сонсдоггүй юм уу? Тэр ухмар зүгт итгэдэг биш. Та сонсдог амьд агуу нэгэнд итгэсэн байна. Тэгээд залбирцаа. Залбирх уу? Амен. Халелуя. Халелуя.
Хаалаа залбирая. Ариусс тань ямар нэг сануулсан зүйлээ залбирая. Та бас эзнээс хүсэх зүйлээ бас залбирая. Амен уу. Тэгээд бид нар мах болтой хүмүүсд дөрөө болох өмнөд байдаг. Өөрөж богод хүмүүд байдаг. Гимших зүйлээ эзний өмнө гимший. Гарах зүйлээ гаргая. Эзний өмнө масктай биш үннээрээ байцгаа. Амен. Амен. Тэгээд залбирая. Бүгдээрээ залбирая. Доолдороо залбирая. Халелуя. Эзэн таавуу шагнал болох. Агуу дэтгэн болох. Эзэн энэ хөл тарих. Эзэн хөл тарих дотор та намайг бидний дууцсан баярлаач. Эзэн та бидний амьдралыг бидний итгэлийг танд итгэдэг хоосон биш гэж хэлж. Гэтэ гомд байгаарай гэж, тууштай байгаарай гэж, бэлхэн байгаарай гэж. Эзэн минь таныг хэлж байгаа. Эзэн минь та таныг хэлж байгаа. Та үгээрээ ярьж байгаа. Энэ үгийг хэрэгжүүлэхэд та туслаач. Таныг сонсох тал дээр нягуур байхад та туслаач. Зовлон сүрх тал дээр тууштай, зоригтой, хүчтэй байхад та туслаач. Эзэн махбодтой надад эзэн минь та энэ сууж байгаа өөрийн заасан үүсгээс бидэнд та туслаач. Би танаас залбирч байна. Эзэн Есүсээ та итгэлийн сайн төгслөөр тэнцсэн. Та амьд итгэлээр үйлчилсэн. Та амьд итгэлийг үйлчилсэн. Эзэн би таныг дөөрэ хатна та туслаач. Эзэн таны дагдаг Паул Силас эзэн минь бодож санаж итгэж өөрчлөлтийг бахан та туслаач. Би танаас залбирч. Эзэн минь яг амийн үчүүлнээс танд итгэл үнэхээр тууштай, зоригтой, итгэл нь үүстэй, тэр амьд итгэлтэй, тэр итгэмжтэй та өөрийн хүү охтуудыг та гаргах болтугай. Ойшруулах болтугай би танаас залбирч. Танд итгэлийг суурь, хундам, хандлага үнэхээр сайн байхыг та зөвшөөрч өгнө. Та бидээс үнэхээр үнэн хөв тавилт та өгсөн баярлалаа. Хөв тавилт дотор та бидийг дуудсан баярлалаа. Авч явж байгаад баярлалаа. Шантахгүй байх, сэтгэлээр унахгүй байх, төөрөхгүй байх, ундахгүй байх, муу нэгэд мэхлэхгүй байх. Эзэн та бидээс туслаач. Тань бүх алдрыг Есүсийн нэрээр залбирлаа. Аминь. Халелуя. Баярлалаа. Эзэн тань үгээр хэлсэн, үгээр харуулсан, ярьсан гэдэгт итгэж байна. Тэгээд эзний үгэндээ сая хэлсэн чинь, Еврей номон дээр хэлсэн чинь, Яков номон дээр хэлсэн чинь, эзний үгийг няхаар хандцгаая. Тэгээд сонссноо хэрэгж үзэхээр аминь. Эзэн тань өрөөх болно. Аминь. Баярлалаа. Өдөр хамтдаа энэ самшилсийн өмнө залбирцгаая. Тэгээд та залбирахдаа баян болох майхан үйлчлэлийн төлөө. Өгийн үйлчлэлээр дамжуулаад баян сэргэлт хийгээсэй. Тэгээд жимж болгоом бас агин зүйлээр дамжуулаад үнэхээр бас тэр газрыг бүр ингээд эзлэн авахын төлөө. Тэгээд орон нутгаас одоо Дорн аймгийн чуулганууд бас Улаанбаатараас, Белорусаас, Оросоос хандус ирээ. Одоо нэг цул болоод 8 сарын 5-аас 11-ний хооронд яг гайхалтай үйлчлэг хийсэн. Бид нар бүтэн сайн болгонд майхан үйлчлэлийн төлөө залбирч байгаа тийм. Бид нар майхан үйлчлэлийн төлөө залбирч байгаа. Халелуя. Эзэн танд баярлалаа. Эзэн минь бид хамтдаа яг зам шиг танд талбарт. Энэ магтыг тийм хийсэн. Ora bara masiri kurana masiri. Ribara bara masiri kurana masiri. Rabara masiri. Rabara bara masiri. Hallelujah. Ribara masiri. Hallelujah. Hallelujah. Masiri. Riberi kuruna masiri, ribera bara masiri, kuruna masiri, riberi karana masiri, arabara masiri, kuruna masiri, oh remana masara kuruna masiri, riberi.
эзэн минь таамхир баян дээр хамт байна. Та тэрийн орон нутгийн тэр хүмүүстийг та тэр бүх сайн мэдээний эзэн минь таны юм зогсох тэр хүмүүсийг та өрөөж байна. Хаачлыг тань тэлж байгаа. Эзэн минь таны хаанчлын төлөө үйлчилж байгаа. Эзэн минь Оросоос, Белорусоос, Улаанбаатараас, Дорногамбийн, Англи, Төвийн бүх чуулгануудаас оролцох хүн нэгнийг та нэгтгэж өгөөрэй. Ариун сүнс та бидний дусалгаач. Та бидний дусалгаач. Халелуя барабас. Рикара бамаси. Өнөөдөр үргэлжлүүлээд бас баян дундын төлөө залбирцгаая. Тэгээд баян дунд бас эзний өргөө баригдаж байна. Тэгээд яг эзний өргөө барих тэрхүү зүйлд үйлчилж байгаа багийн ахлагч болон түүний гэргий тоягч тэгээд бүгд эзний хүч чуулганы төлөө хамтаа залбирцгаая. Эзэн мэдэр газарт эзний өргөө баригдаж дуусах хүртэл эзний өргөө баригдаад тэнд үнэхээр талархлын баяр хөөрийн тэрхүү уухай сонсогдох хүртэл эзэн минь бүх зүйлийг та хамгаалж өгөөч. Хүчилдүүлж өгөөч гэж хамтдаа эзний өмнө залбирцгаая. Өдөр баян үгийг л залбирцгаая. Халелуя. Эзэн бид таны эзэн минь үнэхээр танаас бидрийг эзэн минь баян доод эзэн минь хийж байгаа таны ажил бас үнэхээр таны юу шиг эзэн минь хүчилдэх хүртэл та хамгаалж өгөөч. Эзэн минь өнөөдөр яг энэ сайн учраас тоёрсож болон дүний тоя эзэн минь үнэхээр тэн зогсож байгаа эсрэг өчигний ахын дүүс бүх хүмүүсийн төлөө томтолгоо. Халелуя. Эзэн минь бүгдийн дээр таны өргөнхөн бүгдийн дээр таны хүч чадал бүгдийн дээр эзэн минь таны гайхалтай тууштай байдал гойцтой байдаг. Эзэн минь үнэхээр таны үйлчлэл бэлтгэсэн байдлууд үйлчлсэн юм байна. Эзэн минь үнэхээр нэгдүгээр байна. Эзэн намайг хамрын дэлгэцэн үнэхээр амбалтын үг. Паулчээр дамжуулан хэлэгдсэн амбалтын үг. Тэдний итгэлийн амьдралтай байх. Эзэн минь тэдний одоо алхаж байгаа бүх зүйл хоосон биш гэдгийг тэд хадгалдаг. Халелуя. Oh, Rababa Kusana. Rekunarana Nasi. Hallelujah. 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 Jesus Sarala Koshingere Kirene. Hallelujah. Rababa. Хэрэгтэй бүх зүйлээ дүүр гэж бож. Эзэн минь одоо байгаа өчүүх баг зүйл ч гэсэн эзэн минь өргөн баригдаж дуусахгүй тул хангалттай байхад тусгаач. Эзэн минь бүх зүйл тэр бүх болон тохой эзэн минь тэр бүхий суураас дээвэр хүртэл бүх зүйл хангалттай байхад тусгаач. Эзэн минь таны хүсэж байсан яг л тэр өргөөг та зөвшөөрч өгөөч. Эзэн минь тэр залбирлын газрыг эзэн таны хүмүүс хамт цуглараад өргөх газрыг та үнэхээр эзэн хамгийн сайн суураас дээвэр хүртэл барьж өгөх та хамт байгаач. Таны мэрэгэн ухаан эзэн минь Өөр хамтаа хамгийн сүүлийн нэг зүйлийн залбирая. Одоо энэ 7 сарын 4-өөс болох 2-оос 4-ний хооронд болох 2 өдөр болох хинтид болох залуучуудын кемпийн төлөө одоо залбирая. Сүхбаатар, Хинтид, Доронт гэдэг. Тэгээд бас Багнуураас бас хүмүүс оролцож байгаа. Яг энэ үйлчлэлээр дамжуулаад ер нь бол дараа үе буюу эзний хүмүүсийг одоо бэлдэх энэ одоо семинар байна, сургалт байна.
Тэгээ үүн дээр үгийг дамжуулах хүмүүс, бас энд үйлчлэх хүмүүс, тэгээд энд ирэх залуучууд, тэгээд цаанаас нь бас тусалж байгаа бүхий л итгэлийн яхан дүүс гэдэг бүх зүйлийг хамтаа ерөн залбирцгаая. Тэгээд 7 сарын 2-оос 4-нд болох залуучуудын кемпинглөө хамтаа залбирцгаая. Халелуя. Эзэн минь бид хамтдаа таны өмнө ирж байна. Мөнхийн эзэн минь өнөөдөр яг цаг үеийн кемпинг болох Иесусийн гэр чуулганы байранд болох эзэн минь тэрхүү зүүн бүсийн залуучуудын төлөө эзэн минь хийх тэрхүү кемпинг та юурж өгөөч. Мөнхийн эзэн минь өнөөдөр 14 наснаас эзэн минь таны өмнө зогсож байгаа. Тэр үнэхээр бүх залуучуудыг та юурөөр эзэн минь. Та хүний бүрийг, та хүүхдний бүрийг эзэн минь даавуулж байгаа хүмүүсийг эзэн минь өнөөдөр үнэхээр таны өмнө зогсож байгаа бүх хүмүүсийг та юурөөр эзэн минь та өнөөдөр үнэхээр тэнд гайхалтай сэргэлтийг та зөвшөөрөөч. Олон залуучуудын зүгсээр гал өрхийг та зөвшөөрөөч. Эзэн минь олон залуучуудын үнэхээр өөрчлөлт, шинжлэх эзэн минь тэдний үнэхээр таны өмнө үнэхээр цоо шин бүтээлүүд болоход та туслаач. Эзэн минь тэдний шийдвэр гаргахад туслаач. Эзэн минь өнөөдөр тэд таны дуу хоолойг сонсоход та хамт байгаач. Эзэн минь өнөөдөр бүх зүйлийн төлөө таны өмнө ирж байна. Бүх зүйлийн төлөө бид хамтдаа залбирч. Тэр кефийн бүхий зүйл эхнээсээ дуусах өдөр хүртэл тэр бүхий цаг хугацаа эзэн минь та өөрөө үнэхээр үгийг айлтж өгөөч. Эзэн минь таны ариун уршгүй дүүрэн байлгаж өгөөч. Эзэн минь та үнэхээр тэнд галыг буулгаж өгөөч. Таны үнэхээр салхи тэр олон залуучуудын дунд салхилах болтугай. Эзэн минь тэд залуучуудын дунд өөрчлөлтөө, шинжлэлтөө эзэн минь таны өмнө шийдвэр гаргасан тэр зүрх сэтгэлүүд тэд зогсох болтугай. Эзэн минь өнөөдөр дараагийн үе, шинэ үеийг та босгож өгөөч. Халелуя. Эзэн минь бид нар таны өмнө залбирч байна. Бүх зүйлийг танд өргөн залбирч байна. Эзэн бид нар таны өмнө залбирч байна. Ард үйлчилж байгаа үйлчлэлийн багийнхан үгийг дамжуулах пасторууд эзэн минь үнэхээр тэр ангийн цаг багт нь тэр хөдөлж байгаа, нөхөрлөж байгаа тэр үнэхээр эрхэмсэг таны өмнө үйлчлэгч нар бүхэл хүмүүсийг та өрөөж өгөөч. Тэдгэрт хүч чадлыг дүүргэж өгөөч. Мэрэгэн ухааныг дүүргэж, дасгалгоор дүүргэж өгөөч. Эзэн минь үнэхээр залуучуудын зүрх сэтгэлд хүргэх тэр үгсийг, таны үгсийг үнэхээр тэгтэн та хадаж өгөөч. Мөнхийн эзэн минь та хамт байгаач. Халелуя. Халелуя. Эзэн өнөөдөр зүүн бүсэд эзэн минь залуучуудын дунд сэргэлт ирэх болтугай. Эзэн өнөөдөр зүүн бүсийн олон залуучуудын дунд үнэхээр өөрчлөлтүүд эзэн минь ирэх болтугай. Халелуя. Мөнхийн эзэн минь. Эзэн таны өмнө залбирч. Халелуя. Рикоранамасу. Эзэн минь танд баярлалаа. Энэ цагийн төлөө танд талархъя. Бид хамтдаа таны өмнө залбирч бас танд магтаалыг өргөж байна. Эзэн өнөөдөр үнэхээр та бидний зуршлан гойж байгаа үйлдэлийг та анхааран сонсож эзэн минь та өөрийн орших та ариун газраас бидэнд хариултыг өгөөч. Эзэн минь тэгээд үйлчлэл болох газар бүрт гайхалтай сэтгүүлүүд бий болтугай. Эзэн үнэхээр газарт таны өмнө таны хүмүүс шийдвэрүүдийг гаргаж тэнд шин зүрх, шин сүнсээр бэлгсэн эзний үгүйсээр бэлгсэн хүмүүс бэлхэн дүүрэн байх болтугай. Тэгээд эзэн минь тэгээд цоо шин цаг үеийг ахын тусам хүлээж авах болтугай. Тэгээд тэр цоо шин цаг үеийг хүлээж аваад тантай хамт урагшлах болтугай. Эзэн минь баян уулд, баян дунд эзэн хинтийд болох бүх зүйлийг танд өргөж байна. Та халаа болгож өгөөч. Ариун сүнс таны хойсрох бүгдийн дунд салхилах болтугай. Таны хайртай хүн бидний эзэн Иесус Христийн нэрээр бид хамтдаа залбирч байна. Амен. Энквадрахлагчтай баярлалаа. Тэгээд
Анх битээр 2004 онд уулзахад тэгээд би яг ерөнхийдөө за Есүс ч бүтэхгүй юм байна да. Олон иргэн рүү явж исэн баггүй. За энэ Есүс ч бүтэхгүй юм байна. Тэгээд би ч буцаад ууч амьдрал руу орд юм уу да гэсэн сэтгэлээр олон иргэн рүү явж байгаа. Тэр үед Эквадор ахтаа уулзж байсан. Олон иргэн дээр битэр. Тэгээд Эквадор надад хэдэн цаг ирсэн бүү мэд. Би бол амал ангаагаад байсан. Тэгээд Эквадорх яриад байсан. Тэгээд тэр үед надад гал дамжуулсан эзний галыг. Тэгээд эзний юм хүн мөнхөө зогсно гэдэг бол ямар чухал, ямар сайхан зүйл вэ гэдгийг хэлсэн. Тэгээд би нүдэрээ харж байгаа. Би энэ хүн ингэтлээ өөрчлөгчөөд ах чинь надад боломжгүй юм гэж байх вэ? Энэ бурханд бол боломжтой юм байна. Энэ бурхан бол чаднаа. Тэгээд би эргээд ирчүүдийн эсийн бүлэгт очиж исэн байхгүй. Тэгээд би бол яг ингэ ирчүүдийн эсийн бүлэг суухан хүртэл залхуудаа санагдаад эсийн бүлгээс цухтагаа явж исэн баг. Тэгээд ийм учраас одоо ч гэсэн тэгээд Эквадор ахлагч ингээд үг дамжуулахад үг ярихад дандаа галтай юм. Амнаа эзний галыг дамжуулж юм. Мөрхөд юм гоё гахалтай сайн байна. Тэгээд бүгд амьд итгэлээр амьдарцгаая. Тэгээд амьд итгэлээр амьдрахын тулд хоёр зүйлийг хамтдаа үргэлж саная те. Бурханыг сонсъё. Тэгээд үнэхээр эзнийг ихлээр сонсъё. Тэгээд мэдээж итгэлийн амьдрал бол зовлонгүйгээр амьд итгэл байх боломжтой байх. Тийм учраас амьд итгэл бол заавал зовлонгийн дунд, зовлонгийн гал дундуур юм. Өргөсөн дунд. Тэгвэл хамт эзний үйл залбирцгаая. Тэр яг энэ залбирлыг өгөхдөө Эквадор ахлагч болон оюун жимчийн төлөө залбирая. Тэгээд энэ залбирал агчаар маань одоо хэсэг хугацаанд эзэн дараагийн зүйлд хааш нь эзэг хөтлөж байгаа вэ? Яг энийг сонсохын тулд яг ингэ хэсэг хугацаанд эзний юм амарч байгаа. Эзний юм сууж байгаа. Тэгээд яг энэ амарч байгаа хугацаанд бурхан үнэхээр дүүргэж өгөөч. Хангаж өгөөч. Тэгээд Эквадор ахлагчийн ингэ нөхөрлж байхад нэг хэлсэн. Өөрийн хүчээр ингэ ямар нэг юм бий болгол болгочмоор байна. Гэтэ бурхан хангах хүртэл хүлээнэ гэдэг. Тэгээд одоо аймагт ингээд эргээд ирэхдээ энэ илгээлийн эзний ерөнхийдөө нэг зүйл баггүй. Аймагт ирээд одоо яг ингээд амьдрах зүйл байхгүй. Тэгээд гэсэн ч гэсэн эзнийг сонсоод чигээр эзэнтэй хамтарч байна. Одоо хамтаа Эквадор ахлагч одоо энэ чиглэлийн бүх итгэлийн зүйлийг өрөөцгөөд тэдний яг гэр бүлийг өрөөцгөөд, тэдний үйлсийг өрөөцгөөд, бүх зүйлийг өрөөцгөөд хамтаа залбирцгаая.
Эзэн минь та өөрийн хайртай хүү охин хоёрыг амлсан хэрүүлийн сууг болгосны төлөө танд баярлалаа. Эзэн минь та тэднийг үндэстнүүдийн төлөө эзэн үнэхээр олон үндэстнүүдийн төлөө та ашиглаарай. Тийм учраас эзэн минь тэдний амьдралын гэрчлэл, тэдний үйлсийн гэрчлэл, тэдний эзэн таны дотор зогсож байсан гэрчлэлүүд эзэн тэдний өнөөдрийг хүртэл танд амьдралаа зориулж, золиосолж, танд амьдралаа өргөссөн үнэхээр тэр бүхий л зориултууд мөнхийн эзэн минь ээ танаас ирэх тэр шагналыг дүүрэн авах тэр ивэлээр амьдруулсны төлөө танд талархъя. Эзэн олон хүмүүс энэ гэрчлэлүүдээс урамшиж олон хүмүүс энэ гэрчлэлүүдээс барьж байгуулагдаж эзний төлөө амьдардаг болох тэр шийдвэрүүдийг гаргах болтугай. Эзэн тэгээд жинхэнэ бидний дунд ийм амьд гэрчлэлийг бидний дунд энэ амьд гайхалтай таны ариун хүмүүсийг байлгаж байгаад баярлалаа. Эзэн минь ээ тэд зөвхөн таныг хайж, зөвхөн тантай хамт алхаж, тэгээд зөвхөн танаас л бүх зүйлийг хүсэж байсны төлөө баярлалаа. Тэгээд бүх зүйлийн төлөө тань талархъя. Тэднийхээ үйлсийг өрөөй. Тэгээд тэднийхээ дараагийн таны өмнө зогсох бүх зүйлийг нэрээ. Амарч байх хугацаанд та хамт байж өгөөрэй. Та хэрэгтэй бүхнээр ханган дүүргэж өгөөрэй. Эзэн та бас яг энэ орон нутагт эргээд яг амьдрах тэр бүх нөхцөл бүх тэр зүйлүүдээр та дүүрэж өгөөрэй. Эзэн та өөрийнхөө хүү охин хоёрыг дүүргэн тэдэнтэй хамт байж өгөөч. Тэгээд ахын дүүсийнхээ дунд тэдний ярьж байгаа гэрчлүүд, тэдний ярьж байгаа тунхаглууд эзэн бүгдийг барьж байгуулсан, босгосон гайхалтай гэрчлүүд байх болтугай. Есүсийн нэрээр бид хамтдаа өрөөн залбирч байна. Амен. Өдөр хамтдаа эзэн өргөлөө өргөцгөөе. Өгөөмрөө хайрлагч эзэн өргөцгөөе. Өгөөмрөө хайрлагч эзэн өргөлөө хайрлагч Амниг захирагч хадийнхаа хармигээр өрөөё зүрхсэтгэлийн зайлаа зүрхийн бурханд очтоо ариун өргөө зүрхсэтгэлийн зайлаа зүрхсэтгэлийн зайлаа зүрхийн бурханд очтоо ариун өргөө өгөөмрөө хайрлагч эзэн өргөлөө хайрлагч амгийн захирагч хадийнхаа хамтигээр өрөөё Сэтгэлийн цайдаа зүрхийн бурханд очтоо ариун өргөө зүрх сэтгэлийн цайдаа зүрхийн бурханд очтоо ариун өргөө Аллилуйя. Эзэн минь энэ өдөр таны өмнө ирээд танд хүндэтгэл мөрөглийг өргөж байгаа. Танд эзэн минь өргөлөөн өргөж байгаа. Танд эзэн зүрх сэтгэлийнхээ магтаалыг бүх зүйлээ өргөж байгаа. Өөрийн хайртай хүн бүрийн дээр. Өнөөдрийн намын үуч болгоны мөргөлд оролцож байгаа хүүхдүүд болон хүн бүрийн дээр. Эзэн орон нутгийн хамтын ажиллагаа багийн дээр эзэн минь таны ариун дуудлагыг аваад алдрын тань төлөө илгээгдэж байгаа илгээлтийн эзэд нэг бүрийн дээр эзэн Монгол христийн биеийн дээр монголчуудын дээр эзэн минь Христ Есүс таны нэгүсэл бурхан аваа таны хайр ариун сүнсээ таны нөхөрлөл болон хамтын байдал энэ 7 хоногийн турш мөн үрд мөх бид бүгдтэй хамт байх болтугай. Амен. Амен. Amen.